Дэд улсын их хурлын гишүүн Оюун Эрдэнэ хүрэлцэн ирлээ. Орой минь төргий. За танид мэдсэн байна. Баярлалаа. Урилга хүлээвд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгэхээр улсын хурлын даргыг одоо ёс зүйн хариуцлага хүлээгээд өөрийн хүсэлтээр хөргөлөө өгөх одоо 48 цагийн хугацаатай шаардлагыг өчтөр хөргүүлсэн тий. Тэгэхээр энэ шаардлагын одоо хугацаа маргааш 11 цаг гэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол тодорхой бас хариу ирээг байна. Тэгэхээр маргааш одоо жагсаал цуглаа маань болохоор байна уу? Тэгээд эндээс ярих хэлж байна. За ер нь бол дэлхийд бараг байхгүй л ийм улс төрийн одоо нэг хожим бас нэг судлагдсан болж үлдэх үйц ийм нөхцөл байдал үүсэж байна л да. Ер нь бол зунаас хойш л одоо энэ асуудал тийм ээ одоо миний хувьд бол ингээл тэр 60 тэрбумын гэдэг хэрэг хаагдсан өдрөөс эхлээл яриад байв. Одоо бараг 5-6 сар хэрэгтэй болж байна. За эхлээд энэ үл эвлүүлэг гэдэг хууль хяналтын байгууллага маань хаацсан байсан. Дууг дүрсчүүлсэн учраас эвлүүлэг гэдэг. Тэгээд энийг татаж аваад явж гаад одоо болохоор энэ үл эвлүүлэг биш гэж байгаа тийм ээ. За прокурорч ингээд мэдэгдчихлээ. Тагнуулын ерхий газарч бараг ийм байдлаар ингээд тайлбар хийгээд эхэллээ. За өөрөө ч гэсэн энэ үл эвлүүлэг биш. Гэхдээ энэ систем хэрэгжээгүй маа гэдэг. За яг энэ чэнэс дахиад одоо бид нар бодж үзэх юм асуудал үүсэж байгаа юм л да. Яагаад хууль хяналтын байгууллага эвлүүлэг гिचээд өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд гараад ирэхлээр эвлүүлэг биш ээ. Гэхдээ хэрэгжээгүй гэдэг зүйл яригадад эхэлж байна. Тэгвэл энэ хэрэгжсэн байгаад өнөөдөр бас хэрэгжээгүй гэж хэлжээч ч бас магадгүй гэдэг юм нөхцөл үүсэж байна. Тэгэхээр л яг уу би бас нэг их хурлын даргатаа уулзаад та миний нүд рүү харж байгаа хэлчихээч гэсэн шүү дээ. Хэлж чадахгүй байгаа. Тэр энэ өөрөө албан тушаалтны одоо ёс зүйн хэм хэмжээл ахгүй. Нэг үгээр хэлбэл ард түмнийхээ өмнө худлаа ярьсан байна гэсэн үг. Худлаа ярьснаа хүлээн зөвшөөрчлөө гэсэн үг. Зөвхөн энэ хэсэг өөрөө өргөдлөө хангалттай л үндэслэлтэй. Ер нь бол одоо дэлхийн бусад улсад зүгээр яг боддоо одоо жишээлбэл аль нэг улсын парламентын дарга нь төрийн албыг одоо хууль бусаар авах тухай бичлэгэнд орчоод. Тэгээ хууль хяналтын байгууллагаар нөлөөж дүгнэлт гаргуулчаад. Дараа нь түүнийгээ хүлээн зөвшөөрчөөд. Тэгээд парламентийнх нь одоо бараг 70 орчим хөвшөөд 40 гэдэг чинь ер нь бол тийм ээ. Парламентын одоо за ямар ч байсан 50-аас дээш хувь нь тантай одоо ёс зүйд хамтарч ажиллах боломжгүй болчиход байна. Таад энэ асуудлуудаа ингээд яриад өөрөө өргөдлөө өгч өчөө гэхлээр намайг хууль хамгаалж байгаа. Яг ийм зүйл ер нь дэлхийд дээр яг үндэ их хэцүү л дээ ер нь ингээд бодоход. Эзэн хаан ч нь бол насаараа томилогддог штэ. Гисэн ч гэсэн эзэн хаан огцордог штэ. Ард түмэн нэгэнтэй хүлээн зөвшөөрөхгүй болчвол эсвэл одоо эргэн тойронд нь ажиллаж байгаа адилхан мандат бүхий хамтран зүтгэгчд нь тантай ажиллахгүй байна. Та ангийн дарга хийх одоо ёс зүй ирэх байхгүй байна гэд. За бүр одоо жишээлбэл өөрийг нь тийм ээ одоо бүлгийн хурлаар өдөр тутмын бүлгийн хурлаар оруулаад дэвшүүлсэн нам нь хүртэл одоо 95% тай таныг ерөөсөө олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байна. Та их хурлын даргын үүрт ажлыг одоо өгөхгүй л бас одоо болохгүй нөхцөл байдал үүссэн байна гэхлээр бат хурлаараа шийдэ. Үгүй ээ гэдэг юм чинь тийм. Тэгэхээр яг зөвөр энэ бол зөвхөн манайд л одоо ийм дүгнэлт гаргадаг. Тэгээд энэ дүгнэлтэнд ээж хинч хариуцлага хүлээдэггүй. Нэг үгээр хэлбэл хувь хүн тохируулж нөгөө хуулийг өөрөөр хэрэгжилж байгаа. Ийм л нөхцөл байдал байна л гэж одоо үзэж байгаа учраас энэ дээр зогсож болохгүй гэж миний хувьд хэлээд байгаа юм тэр л дээ. Зогсчул яг гэхээр амархан талтай хүмүүс одоо уцтаад зарим нь үгүй дээ зогсоод эвлэрчиж болдгоо юм уу яасан ингээд болчих шиг амархан юм байхгүй шүү дээ. Болоод ингээ явчлаар яах вэ гэхээр цаашдаа ийм жишээ үргэлжлээл явна гэсэн Монгол улсад. Тэгээ яг ер нь бол зүгээр одоо манай улс төрчид энэ 27 жилийн туршид ерөөсөө ийм агуулгынхаа асуудал дээр ингээд ярьдгаа. Энийг агуулгаас нь ингээд булзааруулад нэг тийм өдөр тутмын үзэмж байдлаар эсвэл нэг хувь хүний хоорондын харилцаа байдлаар эсвэл нэг тийм санал чирээний ард ингээд тохироо байдлаар хийсээр явсаар хагаад өнөөдөр ч бол хууль тань дээр нэг өөр, над дээр нэг өөр, их хурлын гишүүнд нэг өөр, их хурлын дарагт нэг өөр, ерөнхийлөгчд нэг өөр, ерөнхий сайдад нэг өөр ингэж хэрэгждэг ийм хуультай болцсон. Тэгэхээр ийм байдлаар цаашаа бидний хувьд явж болохгүй маа. Ингэхийн бол бид нар нөгөө доктортой хөгжил гэж яриад байгаа, сайн засал гэж яриад байгаа тэр улс төрийн нөхцөл бүрдэхгүй маа л гэж хараад ингэ яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үл ингээд яг хожимын нэг өдрөл их тийм том судлагдсан болж үлдэх байх. Юуны төлөө юуны эсрэг тэмцэж байв гэдгийг бас хүмүүс илүү их тийм одоо академик төвшөнд ойлгох өдөр ирэх байх гэж миний хувьд бас их найдаж
явж байгаа. Юутэйч манахаас өөр ардчилсан нийгэмд ийм зүйл болохгүй гэдгийг л маш сайн мэдчихэж байгаа. Төрийн байгуулалтын байнгын ороонд шилжүүлсэн тий. Гэтэл өчтөр төрийн байгуулалтын байнгын ороо манай байнгын ороо нэг бол хилцэх ямарч боломжгүй байна гэсэн шийдвэр гаргасан. Тэг үнэлтэд ч өргөдлөө гаргаж иж хилцэх хэрэгтэй юм чинь. Тэр шийдвэр гаргах хэрэгтэй байнгын ороо. Гэтэл энэ бол төрийн байгуулалтын байнгын ороонд шилжүүлэх ямарч хууль зүйнслэх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Өргөдлөө өгөө таныг хинч хүлэмжшүүлэхгүй байна. Ер нь бол хардаа өөрөө өргөдлөө өгнө гэдэг чинь хуулийн тэр хүн огцрох гарцсан байхгүй да. Хуулийн дээр өргөдлөө өгөх ч юм уу эсвэл өөрийн хүслээр чөлөөлөх гэдэг заалт байхгүй бол жихнээсээ бид нар хууль зөрчиж байгаа байхгүй. Тийм ээ? Жихнээс. Тэгэхээр энэ тохиолдолд өөрөө одоо энэ нөхцөл байдлаа үнэлээд болиггүйгээр бүх хууль, бүх систем, бүх хуулийн хэлтийн байгууллагыг зөвхөн өөрийнхөө албан тушаалыг хамгаалах хэрэгсэл болгож харагдуулж тэгээд түүнийг хууль гэж тайлбарлаж байгаа нь бас яг өнгөрсөн энэ 27 жил болоод ирсэн зүйл л дээ. Цаашдаа бидний төсөөлж байгаа 20-27 жилийн хугацаанд ингэж ийм ёс зүйтэй ингэж цаашаа бид явахгүй л дээ. Тийм учраас бид нарын хувьд арга буюу зогсоод байгаа юм тэр. Яг хүмүүс яриад байгаа хууль өргөн барьчих гэдэг. тий. Хууль өргөн барих нэг хүн тохируулж хууль өргөн барих бас нэг тийм сайн арга биш л дээ. Нэгдүгээрт. Энэ хүн өөрөө чөлөөлөх хүсэлтэй өгөөл дэлхийн нийтлэг жишгийг дагах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол тийм ээ. Яс зүгээр зохицуулах ёстой гэсэн нэг өөрлөл. Нэгдүгээр яг нэг хүн тохируулаад нэг албан тушаалтныг авч явахын тулд хууль өөрчлөлт гэдэг бол тийм сайн зүйл биш. Зүгээр дараагийнхаа жишгт энэ чинь зөвхөн их бол гэдэг хүнтэй холбоотой асуудал биш шүү дээ. Дараагийн их хурлын дараагийн одоо спикерүүдийн асуудал. Нөгөө талаараа жишээлбэл одоо их хурлын дараад адилхан нэг мандаттай мөртлөө 40 гишүүнээсээ илүү их мэдэл бас өгсөн байдаг. Дараа нь чинь өөрсдийнхөө хуулиар нөгөө өөрсдийгөө хамгаалах хэрэгсэл хийсээр байгаад ийм болгоцсон байдаг. Жишээлбэл хилцэх асуудалд оруулахгүй байх хэрэг нь их хурлын дараад байдаг. За тэгээ одоо жишээлбэл хуулийн хилцэх асуудалд оруулахгүй явсаар байгаад яг нэг үндсэн хуулийн цэц зарим асуудлыг 7 хоногийн дотор хэлцээд зарим асуудлыг одоо инх бол даргатай холбоотой асуудлыг бол бид нэр 60 хоног хэрэгтэй юм гэдэг байгаа шүү дээ. 60 хоног л одоо ганцхан дээр ээлж босч хоолгон зарласан үгүй юу гэдэг асуудал дээр л материал цуглуулах хэрэгтэй гэдэг. Судлах хэрэгтэй байна. Яг энэ шиг жишээлбэл энэ хуулийг дахиад 60 хоног ч юм уу тийм ээ? Магадгүй 90 хоног, магадгүй 1 жилийн хугацаанд сонжруулах их мэдлэн тэр хүнд байгаа байхгүй юу? Тийм учраас л өөрөө өргөдлөө өгөх зүйтэй юм а гэдэг энэ зүйлийг л шаардж байгаа. Тэгээ яг хуу иргэдтэйгээ хамт одоо тэмцэх энэ зүйлийг одоо иргэний нийгмийн байгууллагуудтай бид нөр өмнө нь бас ярьж ирсэн. За ордон дотор бид нар одоо хийж болох хуулийн энэ бүх асуудлуудыг мухарлаад ингээд энэ зүйл рүү орё гэдэг зүйлийг бол тухайн үед нь бид нар ярьж ирсэн. За судалгаагаар бол одоо бараг 97-8 орчим хувь нь бол энэ хүн бол ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаа өгөх нь бол зүйтэй юм аа. Нэг хүнээс олж одоо Монгол улсын парламент ингэж гатаж болохгүй маа. Нэг хүнээс олж одоо их хурл тарах тухай асуудал яригдаад өнөөдөр зарим гишүүд маань гарын үсэг цуглуулж эхэлж шít. Тэг ямар их тийм үн цэнтэй албан тушаал юм те тэр хүн ингээд суудл юм. Тэгэд одоо даргийнх нь албан тушаал тойрог хүрээлэгчдэд нь Монгол улсын парламентаас илүү үн цэнтэй, Монгол улсын засгийн газраас илүү үн цэнтэй болох гэдэг шүү дээ тийм. Тэр бид ийм байдалтай зүгээр эвлэрчүүл болохгүй юмаа гэдэг утгаараа дэлхийн бас нийтлэг жишээ. Жишээлбэл одоо юу гэдгийг яг ийм зүйл одоо замагдгүй жишээлбэл одоо миний жишээ авах дуртай орн байдаг л да Япон, Солонгос тийм ээ. Яг нэг холоос хайгаад явах жишээ. Тий одоо Герман гэдэргээд яах вэ? Зүгээр Азийн одоо хоёр ардчилсан орн байна. Энэ тохиолдолд ямар ч эргэлзээгүйгээр иргэд магадгүй те одоо яг ийм шийдвэр гаргаад өгөхгүй байгаа тохиолдолд аль хэдийн талбай дээр гараад 4-5 сая цуглаад энэ хүнийг буулгацсан байна. Энэ хүнийг ингэж буулгах нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр одоо өвлийн хүйтэн заавал иргэдэд зовоох гэдэг зүйл биш. Коммент гэдэг бол зохион байгуулалттай юм а гэж одоо юм боддог болсон ийм дараа нарын нэг тийм том бүлэг байна л да. За фэйсбүүкийг бол одоо оюутнууд гэдэг хэдэн хүмүүс л ингэж удирдаад л ингэж харуулад байгаа болохоос биш. Олон нийт гэж ерөөсөй байхгүй маа гэдэг. За ард түмнээ яг үннээсээ цагаан цаас гэж боддог бас нэг юм хэсэг бүлэг хүмүүс байна л да. Ерөөсөө ард иргэд гэж байдгүй штэ. Гэт. За жагсаал цуглаан болно гэхээр яг наадах чинь тэгээд 2-3 найзуудаа автраад нэг юм болдог штэ. Гэт. Тэгэхээр яг үгээр үндсэн хуулийн нөгөө иргэд маань төрийн эрх барих тийм ээ одоо дээд байгууллагатай төлөөллөөрөө төрийн эрх барих эрх мэдэлд шууд оролцно гэдэг энэ эрхтээр чинь 3 юм байгаа шүү дээ. Хэвлэл нийтлэх, үг хэлэх, тийм ээ, чагсан цуглах. Тэгэхээр энэ эрхээ бид нэр соёлтойгоор хэрэгжүүлж сурахгүй бол
Одоо ингээд нэг зунгааруулаад гэх юм уу, завааруулаад гэх юм уу ингээд явсан нөгөө өнгөрсөн 27 жилийнх нь нөгөө найранд автаж Нанчдын ширээний ард одоо ингээд тийм ээ би бинийг аргалж сурсан энэ соёл нь болох байхаа гэдэг итгэлийг өгöd байгаа байхгүй. Яг хөө ингэж жаад нэг болчих واخ. За тэгээд одоо шинэ жил болно. Шинэ жилээр одоо ингээд иргэд маань мартчих واخ. За энэний дараа цагаан сар болно. За тэгээ мартчих واخ. За ер нь хүүтэн байгаа юм чинь тэгээ ирэхгүй дээ гэдэг. Тэгэхээр яг бидний хувьд энийг хийх нь зүйтэй гэж үзэж байна. Жишээлбэл 3 дугаар бүлэг дээр одоо энэ их байдал байдаг. Тэгээ жагсаал цуглааны журмын тухай хууль гэж байдаг. Энэ дээр энэ яг жагсаал гэхэлэр одоо манай ард түмэн нэг тийм зөвхөн нэг иргэний нийгмийн байгууллагууд хийдэг. За тэгээд одоо юу гэдгийг зөвхөн одоо жишээлбэл ингээд нэг хэсэг бүлэг хүмүүс ингээд намууд ч юм уу жагсдаг. За тэгээд нэг жоохон орилж боошиг нүдж жаад ингээд яваад өгдөг гэдэг ингээд нэг ийм ойлголттой байгаад байдаг. За бусад улсын хувьд бол энэ бол туйлын тийм эрхэм, үндсэн эрхэм. Нэг үгээр хэлбэл бид таныг хүлэмжшүүлэхгүй байна. Таны хувьд иргэд чинь ингэж бодоод байна гэдгээ харуулдаг. Магадгүй жишээлбэл цаашдаа жишээлбэл ингээд албан тушаалын хэрэгүүд цаашдаа магадгүй жишээлбэл одоо энэ шийдэгдэхгүй байгаа авилгалын том хэрэгүүд энийг одоо парламент дотроос бид нар хичээгээд одоо шийдэгдэхгүй байгаа ийм нөхцөлөд үүсэж байгаа хуулийн хэлтийн байгууллагад шүүхтэр энэ тохиолдолд яг үгээр иргэд төлөөллөө болоод тэр төлөөллөгийн эрхийг хэрэгжүүлж байгаа улс төрчтэйгөө нийлдэг. За ингээд яг үгээр одоо магадгүй 20 мянгуулаа 30 мянгуулаа гарч ирж 50 жагсаал цуглаан хийгээд нэг өөрөлдөл иргэд өөрийнхөө шууд ардчлалын хэлбэрээр бид дургүй байна гэдэг илэрхийлдэг. Тэр энэ зүйл рүү бидний хувьд бол одоо орох юм соёл руу одоо орох нь бол зүйтэй юм а гэж бодож байгаа. Тэгээд яг өнөөдөр бид нар зориуд бас цагдаагийн албан хаагчтай таниулын ерхий газрын удирдлагуудаас уулзсан. Яг тэгэхээр жагсаал цуглаан түүн оролцогчдыг хамгаалах гэдэг хуулиар хамгаалсан юм үүрэгтэй. Энийг нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий байгуулга нь журмын дагуу зохион байгуулж байгаа жагсаал цуглааны үед одоо түүнд оролцогчдыг хамгаалах үүрэгтэй. За хоёрдугаарт нь жагсаал цуглааны явцад хэв журам хамгаалах нэмэгдэл арга хэмжээ шаардлагатай бол зохион байгуулагчид энэ тухай хүсэлтэд цагдаагийн байгууллага гаргана гэдэг. Тэгэхээр яг бидний хувьд сүүлийн нэг 10 орчим жилийн хугацаанд нэг 17-оос 17 орчим улс оронд ийм 50 жагсаал яаж болдог вэ гэдэг энэ бүх журмуудыг авч судалсан юм. За манайд бол энэ одоо хууль бас жоохон бүрэнхий хэлбэртэй. Тэгэхээр бидний хувьд бол яг хөө гэхээр маргааш одоо хэд хэдэн зүйлийг шаардж байгаа. Тэрний үг гэхээр одоо яг хуулийн хэлтийн байгууллагаас хүсэж байгаа. Одоо цуглаан болон жагсаал тийм ээ ирж байгаа хүн бүхэн металл шалгагчаар одоо ингээд тийм ээ яг онгоцны бод руу орж байгаа юм шиг орно гэсэн. Гэхдээ энэ нь бол хин нэгэнд хүндрэл учруулах гэдэг зүйл биш. Зүгээр бид нар цаашдаа ийм жагсаал цуглааныг жишээд одоо хийж сурах хэрэгтэй л гэсэн. За хоёрдугаарт нь орж байгаа хүн бүхнийг одоо үлээгч тийм ээ одоо алкогол тестер гэж байдаг ш тийм ээ одоо ингээд үлээгээд тэгээд одоо сатуурлах хундаа хэрэглэсэн хүнийг оруулахгүй гэсэн. За бас л одоо хүндэтгэлтэй л хандж байгаа хэлбэр бие биендээ. За нөгөө талаараа цүнхтэй хүнийг оруулахгүй гэж. За тэгэхээр маргаашийн одоо жагсаалд ирэх хүмүүс бол энэ гурван зүйлийг бас одоо ойлгож ирэх нь байна. Яг тэгэхээр дараагийн удаа илүү их тийм олуула жагсаж заавал энэ тохиолдол төр биш. Ер нь бусад зүйл дээр бид нар шууд ардчлалын хэлбэрийг илэрхийлэхийн тулд энэ зүйлийг нэг тийм хүмүүст нэг тийм айц төрүүлсэн байдлаар албаар улс төрчид ярьдаг ч юм уу. Эсвэл хуулийн хэлтийн байгууллага хамгаалах эрхэм үүрэг хэрэгжүүлдэг. Энэ байдлыг бидний хувьд бол таслан зогсоох нь зүйтэй юм а гэдэг энэ утгаараа бас өнөөдөр бид нар хуулийн хэлтийн байгууллагатай уулзсан. Маргааш бол ингээд одоо олс татчихна. Тэгээд нэг 5-6 одоо ийм шугамар ороод тэгээд 2 хаалгаар гараа авчихаар ийм байдлаар зохицуулж байгаа. Нөгөө талаараа бид нар хэнийг ч одоо жишээлбэл жагсаал заавал ирээч гэдэг ийм байдлаар одоо жагсаал зохион байгуулдаг энэ соёлоос татгалзъя гэж. Маргааш 1 хүн ирнэ үү? 10 хүн ирнэ үү? Тийм ээ? 100 хүн ирнэ үү? 1000 хүн ирнэ үү? 100000 хүн ирнэ үү? Тэр бол иргэдийн өөрийнх нь эрхийн асуудал. Магадгүй жишээлбэл энд жагсаал одоо ингээд болохгүй байгаад байвал бид ч гэсэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид бас буруу зүйлийн төлөө яваад байж магадгүй шүү дээ. Тийм ээ? Бид бас буруу зүйлийн төлөө яваад байж магадгүй. Иргэдийн дэмжлэгийг авахгүй, олон нийтийн дэмжлэгийг авахгүй зүйлийг бид нар бас буруу хараад одоо өөрсдийгөө зөв гэж бодоод бас алдаа хийж магадгүй. Тэгэх юм бол бид өөрсдөө бас энийг ойлгоно. Хэрвээ үнэхээр зөв зүйл хийж байгаа бол одоо ресторан зүгээр ингээд хоол идээд шүүмжлээд байх биш тийм ээ. Эсвэл зүгээр ингээд фэйсбુક дээр комент бичээд байх биш. Эсвэл одоо бид нарт бас мянгараа захидлууд ирдэг. Тэр захидлууд дээр зөв зүйл хийж гэнэ гэж дэмжиж байгаа иргэд маань одоо л тэсгэм хүтэнд ч гэсэн гараад бид нар
нэг удаа үгүй гэж энэ авилгалын системд хэлж чаддаг ард түмэн гэдгээ илэрхийлээсэй л гэж бас бодож байгаа. Тэгэхээр бидний хувьд бол одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр бас одоо цахим ертөнцид сурталчилгаа хийж байгаа аль биесны тийм зохион байгуулалт байхгүйгээр хийж байгаа. Ерөн зүгээр цаашдаа жагсаал бол тийм хэлбэр орох ёстой. Тэгэхгүй бол тэгэл нэг хин нэгэн хүн хідэн найзтайгаа яриад тэрийгэ жагсаал гээ. Тэгээ тэрийгэ нэг үндсэн хуулийн ийм чухал эрхийг нь зүгээр нэг тийм намууд нэг хоорондоо одоо зохион байгуулдаг нэг ийм өчүүхэн улс төрийн хэрэгсэл болгоод харуулчих бас болохгүй. Тийм учраас нэг тийм шинж шиг тогтоосон эрхчлөө үнэртсэн хүмүүсийн тийм ээ одоо яг өөрсдөө ирсэн эрхчлөөгөө эдэлсэн тийм жагсаалын хэлбэр байгаасаа гэж бодож байгаа. Тэгээд яг өвлийн хүүтэнд болж байна. Гэхдээ өвлийн хүүтнээс хэд дахин илүү чухал эрх ашигын төлөө бидний бас тэмцэж байгаа гэдгээс иргэд маань ухамсарлаад ирээдүйнхээ төлөө өөртөө байгаа хоёрхан цагийг энэ жагсаал дээр ирж бас бидэнтэй эв санаагаа одоо илэрхийлээч гэж бидний хувьд бас хүсэж байгаа. Иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд бас ерөнхийдөө өчтөр өнөөдөр бас хэвлэлийн баг гурлаж дэмжиж байна те. Иргэн гэдгээ илэрхийлж байна. За тэгээд одоо маргааш энэ 11 цагт тодорхой хариугаа өгөхгүй бол бүр дараагийн тэмцлийнхаа хурц хэлбэрийг сонгоно гэдгээ хүртэл мэдэгдээд байна. Тэг яг нь ер нь бол мэдээж одоо маргааш бол бид нэр одоо жагсаал хийгээд тийм ээ тэгээд одоо дахиад инх бол даргаас одоо өөрийнхөө хүсэлтийг гаргаач, иргэдэд хүндлээч гэдэг тэр зүйлийг одоо шаардна. Тийм ээ хүсэл тавина. За тэгээд болохгүй бол бид нэр дараагийн удаагийнхаа жагсаалыг 1 сарын 10-нд дахиж хийхээр төлөвлөж байгаа. За энэ удаа бол одоо зөвхөн Улаанбаатар хотод биш орон даяар одоо бид нэр хамтдаа бас ингээд орон даяар тойрох бас ийм бодолтой бас байж байгаа. За тэгээд удахгүй бас ингээд цаг дулаарна. За цаг дулаараад ирэх үед бүр л илүү их олуулаа одоо яг энэ тийм ээ нэг албан тушаалтанд дийлдчихдэг ийм ард түмний итгэл найдвар гэж байж болохгүй шүү дээ ер нь бол. Эсвэл илт ийм одоо авилгатай холбоотой энэ асуудлууд шийдэгдэхгүй байж байгаа энэ зүйл нэг албан тушаалтан дээр очиод гацж байгааг хараад эвлэрээд явцдаг тийм шударгас гэж бас байж болохгүй шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бол одоо юу гэдгийг энэ хүн огцортол энэ тэмцлээ одоо үргэлжлүүлсээр л байх болно. Одоо бидний зүгээс бол тийм хэлэн өмчлөлтэй байгаа. За үнэхээр ч л энэ ингээд одоо буруу байна. Ер нь ингээд явах нь бас энэ цагийн Монгол улсад хэрэгтэй гэж иргэд маань үзвэл тэрийг бас бид нар ойлгоно тийм ээ. Тийм л байдалтай л байж байна. Мэдээж яг үндсэн хуулийн цэцтэй холбоотой асуудал явагдаж байна. Гэхдээ тэрэнд хугацаа орж байна. Тийм ээ. Одоо тэрэнд хугацаа бас орж байна. За өөр одоо бас тийм ээ намын багварлын шийдвэр гарсантай холбогдуулаад бүлгийн дүгнэлт гаргаад за ингээд бас явах юм бас хуулийн зохицуулалт бас байгаа харагдаж байгаа. Тэрэн дээр бас одоо хугацаа авахар харагдаж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол шаардлагатай бүхэл арга хэмжээг бас аваад ингээд явах нь бол бас зүйтэй юм аа. Нөгөө талаараа энэ инх холд гэдэг хувь хүнтэй холбоотой асуудал биш юм аа. Би энийг одоо удаа дараалан бас ингээд илэрхийлжсэн тийм ээ. Зүгээр одоо энэ Эрдэнэтийн 49 гэж яриад байгаа, Стандарт банк гэж яриад байгаа. За тэгэл одоо энэ олон авилгалын хэрэгүүд байна л да. Нүүрсний мөрөгцөг алга болцсон. Одоо ингээд хуулийн хэлтийн байгууллагад аваад өгөхлөөр ингээд усан тайсан чулуу шиг алга болчдөг. Энэ бүх зүйл ерөөсөө л ингээд нэг хүн дээр очиод одоо гацж байгаа нь бол туйлын тодорхой болчихж байгаа. За энэ хүний цаана хэн байна? Энэ хүнийг одоо ажиллаа өгч болохгүй гэж хэн хэлж байна гэдэг ч гэсэн бараг нийгэмд ингээд ойлгомжтой болчихж байгаа. Ер нь бол нэг сайн зүйл нь бас энэ ялгарл ингээд бас явж байна. Тэгэхээр энэ одоо авилгалын гав гинжиг гэдэг юм уу тасалж ер нь бид нар ингээд ард түмнээ басаад тэгээд одоо нууцаар энэ баялагийг нь цөлмөөд тэгээд тэрийг улс төрийн нам руу оруулаад нам дамсан ийм бүтэц зохион байгуулад ингээд байдаг энэ мүлжлэгийн систем явахгүй байна гэдгийг л энэнд одоо оодорсон, энэнд бэлуурсан хүмүүс олж хараасаа гэж бодож байгаа юм. Тэгэхгүй бид нар ингээд орчих юм бол яг гэхээр за ер нь ядагчгүй шүү дээ. Гэл яг л энэ чинь нөгөө одоо бусад тэр Африкийн орнуудын жишээ энэ шүү дээ. Яг зүгээр яах ч надад чинь гэл. Тэгээд дуурсан хүмүүс нь яах вэ гэхээр нэг зохиомол хэрэг мэрэгт орно. Явандаа хинч дуурч чадгаа байлна. Яг л ийм нөхцөл байдал руу Монголын нийгэм ер нь баг орцсон байсан шүү. Энийг бол би одоо сожим яг юу басныг бас ингээд үнэн зөвөр нь бас бичиж үлдээх байх гэж бас бодож байгаа. Одоо бол бас мэдээж хувийн нууцтай холбоотой юм асуудлууд байна. Ер нь яг үндэ одоо мафийн гарт одоо гүйцэд оронгаа алдаад одоо мултарч чадах уугүй юу гэдэг ийм зүйл дээр бол Монгол улс үнэхээр бас байна. Тэгээд та хэллээ ерөнхийдөө бол яг пүрэв гараг бүр
одоо энэ их хурлын даргаыг өөрийн өсөлтөөр өргөдлөө өгөхгүй бол тэмцэнэ л гэж байгаа тий. Тэгэхээр цаана нөгөө парламентын үйл ажиллагаа гацаад байна штэ гэж ярьж байгаа нэг хэсэг байгаа. За одоо засгийн газрын гишүүд томилох асуудал байна гэдэг ч юм уу. Одоо хамгийн чухал салбарын сайд байхгүй байна гэдэг ч юм уу. За одоо 2 3 сайдыг бас авахар болчихсон. Тэрний орны үн томилох гихмэд ингээд улс орны амьдрал ч юм бас явахгүй парламент гацаагаад байна штэ та хэд нөхөтлөх гэсэн зүйлийг бас яриад байгаа хүмүүс байна. Яг үндэ нэгдүгээр гацаагаад байгаа хүн нэг л хүн байна штэ. Тэр хүн өргөдлөөгөө л гацаа гарч штэ ер нь бол. Тэгэхээр тэр хүн одоо бас энэ төрд хаших хэвээр бүхэл албан тушаалыг нь хашлаа. Одоо бас энэ нөхцөл байдлаа эрх биш нэг бас бодож одоо Монголынхаа эрх ашигын тал шийдвэр гаргасаа л гэж бас бодож байна л та. Өөрөө маш сайн ойлгож байгаа байх гэж бодож байна. Тайлбарлаад хэрэггүй шүү дээ. Энэ чинь нөхцөл байдал ийм болчиход байна. За хоёрдугаарт яг уу ер нь бид нар ийм одоо язгуур ийм асуудлуудаа хөндөж явах хэрэгтэй л дээ. За жишээлбэл ингээл утаа. Утааг бид нар энэ үйл одоо шууд парламент хуралдаад шийднэ гэдэг бол бас тийм амар биш. Яг л нөхцөл нь бүрдээг байхгүй. Үндэс нөхцөл нь улс төр доктортой байх тэр нөхцөл бүрдээг байна. Хамгийн гол нь нөгөө нэг авилгалын систем нь байгаад байна л т. Яг ерөн зүгээр яг энэ дээр би ингээд бас ташрамт хэлэхэд утаа яг юунаас олсон юм. Утааны зан авилгаллаа шүү дээ. Яг тийм олон 100х тараагаад тэгээд үр дүнд хүрээгүй юм. Энэ авилгал шүү дээ. 500 тэрбум төгрөг зүгээр хийсэн. Тэг яагаад хотын 1-р бүсийн газрыг өмчлөх эрхийн гэрчлэгээ бичээд өгсөн. Дэлхийд дээр ямар ч юм хот байхгүй шүү дээ. Тэгээ дахин төлөвлөлт хийж чадахгүй болсон. Энэ юунаас болсон юм? Энэ сонгуульд л одоо иргэдийг ахуулдаж авах гэсэн арга хэлбэр шүү дээ. Таалагдах гэсэн. Тэгэл энэ нь ингээ явж байгаа тал 10 жилийн дараа ийм том одоо асуудал болж босч ирдэг. Тэгэхээр бид нэр тухайн одоо жишээлбэл энэ цэг яаж үүссэн бэ гэдэг тэр оншоо зөв тавихгүйгээр нэг өөрөлд мөсөн уулын орой хэсгийг бидний хувьд одоо мүлээлэх гэдэг ч юм уу. Энэ бол туйлын тийм хүндрэлтэй асуудал байхгүй да. Тэгэхээр бид нар үндсэн ийм урт хугацааны шийдэл рүү орох хэрэгтэй. Түгжрэл юунаас нөлөөлсөн юм? Энэ дахиад хотын энэ одоо А бүсийн газруудыг ямар ч менежментгүйгээр өгсөн л энэ асуудал мөн шүү дээ ер нь бол. Одоо ингээд манайхаас хэд дахин хүнтэй Бээжин хот хүртэл сэлүүхэн талбайтай л байдаг шүү дээ. Манайхан одоо бас ингээд наргаа олгоод хятад сурчсан оюутнууд ярьдаг гэж байгаа шүү дээ. Одоо энийг манай хотынхан хэрвээ Бээжинд одоо ингээд байсан бол одоо энэ газруудыг бол одоо ингээд дуусгасан даа гэдэг өмнө шүү дээ. Шууд дуусгана. Тэгэхээр нөгөө нэг нийтийн эрх ашиг нь хаана байна, хувийн эрх ашиг нь хаана байна гэдэг энэ ялгаагаа гаргахгүйгээр цаашдаа бид нар жишээлбэл одоо юу гэдэг юм маш том төсөл хэрэгжүүлээд дахиад энэ нөгөө нэг систем чинь идэн штэ. Одоо жишээлбэл маш том ингээ орд газар ашиглалтанд орлоо гэж бодоход тэр нь ерөөсөө нэгхэн гэр бүлийн юм уу хоёрхан гэр бүлийн өмчлөл байдаг. За тэгээд тэд нар болохоор ингээд одоо татвар нийгмийн даатгалд ингээ хүнээ байршуулсан байж байгаа. Бидний мэдж байгаас хэд дахин бага татвар тэд нар төлж байгаа. За тэгээ одоо бүр бүртгэлгүйгээр нүүр салга болдог болсон. Тэгээ энийг манайхан нэх ингээ анхаарахгүй. За баг байж болох л зүгээр. Тэгвэл бид нэр дахиж орд газар гаргаад явах. Энийг хойж үдэл үлдэх хэрэгтэй шин. Жишээлбэл нийгэмдээ одоо ингээд юу гэдэг эдийн засаг хэлэхтэй хэрэгтэй биш юм бол тэр нэг хідэн одоо жишээлбэл даварцсан дарга нар одоо аль нэг газар аваачиж хаус болгож гаргах тэрний төлөө бид нэр хэвлийн баялаг авах гэж яах юм. Тэгэхээр энэ авилгалын гав гин гэдэг энэ зүйлийг таслаж нэг өөрөлд төрийн дээр албан бус ирэх мэдл оршиж байгаа энэ зүйлийг зэгцлэхгүйгээр цаашаа юу ч явахад туйлын их хүнд гэж би зүгээр хувьдаа боддог л та. Хорт авдар байна. Монгол улс илгэний хорт авдраар одоо дэлхийд одоо бараг нэгт ирмэлэгддэг болж штэ. Яг энэ мэдээж ингээл эмнэлгийн байгууллагын эрт онцлогоо, орой онцлогоо гэж байгаа. Сая жишээлбэл энийг одоо Филиппинд бас нэг судлаач гаргаж танилцуулсан байлаа л да. Тэрний үгээр хорт авдрын өсөлт бол авилгалтай холбоотой юм одоо хоорондоо юм уялдаатай байна гэж үздэн байна. Нэг үрлэл авилгалын индекс өсөх тусам хорт авдрын индекс өсөд яагаад тэгэхээр одоо жишээлбэл магадгүй жишээлбэл урдаас ч юм уу хаанаас ч орж ирж байгаа магадгүй жишээлбэл арх ундаа гэдэг хэлбэрээр орж ирж байвал яах вэ? Энэ болж байгаа зүйл шүү дээ ер нь. Аль нэг баарны одоо эзний арын өрөөнд ч юм уу ингээд суухад танхим зарагдаж байгаа арх нэг өөр тэр хүний өрөөнд дотор байгаа арх нэг өөр байл яах вэ? Тэгэхээр бид нар энэ зүйлээ зэгцлэхгүйгээр цаашаа бид нар жишээлбэл ингээд одоо юу гэдгийг агуулгын зэгцлэхгүйгээр хэлбэрийг нь ингээд аваа явж болохгүй маа. Тийм учраас жишээлбэл одоо юу гэдгийг 2-7 хоногийн парламент
гацхад санаа зовхоос илүүтэйгээр парламентын дээр байгаа, хууль хяналтын байгууллагын дээр байгаа төрийг алсаас жолооддаг энэ системээс л бид нэр гарахын тулд одоо хамтарч тэмцэхээс өөр арга байхгүй маа гэдгийг би бас хэлхийг хүсэж байна. Ерөнхийдөө дасан алтан хуйг бас эвлэлийн баг хурлын хэсэг ерөнхийдөө засгийн газраас мэдээлэл өгж байгаа. Энэ шудраг бүсийн хонгил гэж яриад байгаа. Энэ хонгил одоо нурхад ерөнхийдөө ойрхон байна, 2 сандраад байна гэдэг ч юм уу зүйлийг хамгийн сүүлийн мэдээлэлээр зүйл хэлж байгаа тийм. Тэгэхээр шудраг бүсийн хонгил та болохоор манан үйлчлэхийн систем гэдэг байгаа тийм. Манан гэдэг энийгээ дахиад жоохон тодруулаад хэлэх боломж авах. Яг уу зүгээр хүмүүс ингээд нөгөө манан занан гэж нэрлэлсэн. Яг энэ бол Монгол Ардын нам, Арчсан нам хоёр нийлж засгийн газар байгуулах тухай би ерөөсөө яриаггүй. Энэ цаашдаа ч ингээд байгуулах тухай яг л энэ сонгуулийн үр дүн ард түмний сонголт гэхгүй да. Би зүгээр энэ намд нь жишээлбэл одоо нэг хэсэг бүлэг хүмүүстэй хууль хяналтын байгууллагыг бац одоо авчаад нэг 15 орчим хүнийг зөвхөн тэр зорилгынхаа төлөө одоо төлөөллийн хүнээ байлгадаг. Өөр нэг намд бас дахиад төлөөллийн хүнээ байлгадаг. Тэгээд нийлээд оюутлогоо 5 толгой болон бусдын стратегийн 13 ордыг төрөөс дээгүүр албан бус их мэдл гаргаж авч тэр одоо жил далд эдийн засгийн одоо бохир мөнгийг улс төрөө оруулж тоглодог. Нэг өөрөглөл одоо төрийн дээр байгаа одоо мафизм гэж ярих нь хайшаа. Гэхдээ ер нь ийм хэлбэрт орцсон ийм хэсэг бүлэг хүмүүс байна. Энэ хэсэг бүлэг хүмүүс энэ эрх ашгийг зөрчсөн хэнийг ч хууль хяналтын байгууллагаар одоо хэрэг холбогдуулыг гэвэл холбогдуулахаар. За энэ зүйл яг одоо боддоор ингээд болдгийм байна гэдгийг бол би их олон хүн дээр за өөр дөрөж гэсэн би ингээд харж байгаа. Тэгэхээр энэ бол маш бодиттой байд юм байна. Тэгэхээр цаашаа яг ийм байдлаар ингээд явах юм бол эн чинь ардчилсан ус биш болж хувирна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар энийг таслан зогсоохын тулд иргэдтэйгээ бид нар эв санаагаа нэгтгэхээс арга байхгүй. Тийм учраас энэ бол ирээдүйд монголчууд одоо баялагтай эзэн болох. Ирээдүйд магадгүй дундаж давхраг 70%-аас дээшээ гарах. Ирээдүйд улс төр илүү одоо жишээлбэл энэ албан бус эрх мэдлээс хамааралгүйгээр төр яг төр шиг байх. Тэгээд урт хугацааны 20-25 жилийн төлөвлөгөөнүүдийг гаргадаг байх. Тэгээд тэнцээ одоо жил хэрэгжиж байгаа төсвүүд улсын нэгдсэн төсөв, уул уурхайн эрдэс баялагтай холбоотой энэ их баялаг энэ албан бус эрх мэдлээс одоо дээгүр ард түмний эрх ашигт нийцсэн ийм зүйл рүү явдаг. Одоо яг жам ясны гэж би ярьдаг л да нэг. Дэлхийд байгаль системээр яриад байгаа хгүй уул нь ингэж явдаг бүх. Манайд энэ нь байхгүй болчиход байна гэдэг зүйлийг л яриад. Тэгэхээр энэ одоо жишээлбэл нэг юм хордовдор маягийн ийм ургацагч нь одоо Монгол гэдэг одоо энэ амтомыг тэр чигт нь устгах гээд байна. Тийм учраас энэ дээр бид нэр эв санаагаа нам хар гэхгүйгээр нэгтгээд нэг удаа хамтдаа зогсож чадахгүй бол цаашаа юу болохыг бол би бас хэлж мэдэхгүй болчихж байгаа. Ер нь бол яг зарим хүмүүс намайг нэг ярилцлаа гэсэн шантраад өдр гэл ингээ ярьж байгаа. Энэ нэг тийм сөрөөд зогсоход нэг тийм амар систем л биш юм байлаа. Ер нь бол. Тэгэл одоо ингээ яваад ах нэг тийм одоо таатай зүйл биш. Гэхдээ нэг зүйлд одоо бид бүгд итгэлтэй байгаа. Би бас ч гэж одоо ийм олон гишүүн бас ингээд нэгдээд энэний төлөө энэний эсрэг ингээд нураагаар зогсож байгаа. Үнэхээр бас баяртай байгаа. Яг ийм байдлаар цаашаа явах юм бол хитэн жил болоод хинч Монголын улс төрд гарч ирээд яг үндэ тэднийхээр л бүх юм явахаар ийм тогтолцоор Монгол улс орцсон байна. Тийм учраас хэдүүлээ энэ дээр одоо манангийн эсрэг бас ард түмний нэгдэл гэж хэдүүлээ бас тэмцэж чаддаг ард түмэн гэдгийг харуулъя. Цаашдаа буруу зүйл яваад бас хэдэн их хурлын гишүүн гаргаж ирээд ингээ хэлээд баримтаагаар гараад ирэх юм бол ард түмэн цуглаад болохгүй шүү гэж хэлж чаддаг юм шүү гэдэг айдастай байлгая. Тэгжээж бид нар дараа дараагийн хүмүүсээс илүү их чухал шударгасны шаардлагыг тавина. Тэг яг зөвхөн хүмүүс ингээл бас яриа л юм л да. Одоо яагаад одоо намынхаа нэг хүнийг ингэж байгаа юм бэ? Яг хөө ингээд нэг юм одоо юу гэдэг хэлбэр талаас нь ингээд хараад тайлбарлах гэж заах. Тэр нь би нэг ач холбогдлохгүй байгаа. Тэгээ нэг юм нам дотор байгаа хагаралч юм шиг бас ингээд тайлбарлаад энээс бүр дээшээ гарцсан юм асуудал болчиход байгаа юм аа. Ер нь бол Монгол улсын язгуур эрх ашигын талд тийм ээ одоо нэг өөрөлдөл олон нийтийн эрх ашиг нийтийн эрх ашиг гэдэг энэ зүйлийн эсрэг байгаа хэний ч эсрэг ард түмэн ингэ тэмцэх хэрэгтэй шүү дээ. Одоогийн байгаа ерөнхийлөгч, одоогийн байгаа ерөнхий сайд ч гэсэн энэний эсрэг байвал бид тэмцэх хэрэгтэй. Цаашдаа сонгох ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга, их хурлын гишүүд, хотын дарга энэ эрх ашигын эсрэг байвал бид тэмцэх хэрэгтэй шүү дээ. Ингэж л одоо сайн удирдахч төрдөг. Ингэж л шатараалан бэлтгэгдсэн
одоо улс төрчид гарч ирнэ. Нэг үгээр хэлбэл одоо бид нар дараагийн одоо ингээд бусад ялангуяа энэ хууль нэлтийн байгууллагатай холбоотой томилгоог зайлшгүй нийтийн сонсголоор оруулж ирэх гэж байна. Нэг үгээр хэлбэл тухайн хүний намтарт ямар нэгэн байдлаар хувийн компанид үйлчлэх юм уу тийм жижигхэн ч гэсэн тол байвал тэрийг томилтоос өмнө ард түмэн гаргаж ирж ярьдаг бай. Ингэж бид нар ер нь яг төрийн албаа хаагч бай, улс төрчч бай. Уг нь өргөсөн танхтай яг үнэн чигээр тийм болохгүй байгаа шүү дээ. Тэр энэ бүх зүйлийг хийж яг ард түмний төлөөлөл гэдгээ ойлгодог, зөвхөн хуулийн захирагдана гэдгээ ойлгодог. Энэ зүйл рүү одоо Монгол улсыг явуулах соёлыг л түгээх гэж бас оролдоод байгаа маань энэ л дээ. Тэгээд энийг бол бас яг олон нийт маш их дэмжиж байгаад би туйлын их баяртай байна. Эхлээд яг жижиг асуудал юм шиг харагдчихсан. Одоо бол энэ яг ийм том тогтолцоо ингээд үүсэж байгааг бас харж байгаа. Энийг харж байгаа улс төрчдийн тоодроос өдөрт нэмэгдэж байна. Энэ болохгүй юм а гэдгийг ойлгож харж байна. Өнөөдөр 100 одоо 2 иргэний нийгмийн байгууллагууд чагсаалтаар бас оролцсон гэдгээ одоо илэрхийлж бас гарын үсэг зурсан байлаа. Миний хувьд баярлсан. Тэр хүмүүс тийм ээ өөрийнхөө одоо эв санааг илэрхийлээд хоорондоо бас тийм ээ ингээд эв санаагаа нэгтгээд энэ ийм одоо мүлжлэгийн систем байсан цагт Монгол улс хөгжихгүй юм а гэдгийг тогтолцоог олж харж байгаад бол туйлын их баяртай байгаа. Тэгээ ер нь бол бид нэр цаашдаа энэ 27 жил үндсэндээ одоо бидний энэ тогтолцооны арга яс маань өнөөдрийнхөө нийгмийн хурдыг бас энэ гажуудсан авилгалаа дийлэхгүй болчиход байна. Тэгэхээр бид нар цаашаа илүү тогтолцоог илүү их эрдэмтдтэй сонсох, илүү шинэ 25 жилээр хамтдаа төсөөлөх нэг үрлэл улс төрийн эрүүл нөхцөл тэрэн дээр одоо сайхан тийм хөгжил ургадаг тийм хөрсөө бүрдүүлэхийн төлөө зайлшгүй бас ингэж тэмцэх ийм шаардлага бас байгаад байгаа юм шүү гэдгийг одоо бас иргэд маань ойлгосоо гэж бас хүсэж байна да. За баярлалаа. Бидний бас ярилцах цаг дуусах тийш хандж байна. Тэгээд төгсгөлийг танд үлдээ. Тэгэхээр маргааш бол одоо юу гэдэг Монгол улсын улсын дөхөнд анх удаа улсын хурлын бас нэлээд хэдэн гишүүд зохион байгуулсан ийм одоо жагсаал цуглаан болох гэж байна. За та хэлээ 100 гаруй төрлийн бас байгууллага дэмжиж гарыг үсгээ зурсан гэдэг. Тэдний төлөөл ирнэ гэхээр мэдээ тодорхой хэмжээний хүмүүс ирэх нь ойлгомжтой гэсэн. Тэгэхээр зүгээр маргааш зорж ирэх хүмүүс зүгээр анхааруулж хэлэх зүйл юу байх бол тийм бид цаан төгсөлт хэлэх зүйл байгаа. Тэгээд бас нөгөө талд хүмүүс хардаад байгаа юу гэдгийг бас бос одоо юу гэдгийг нөө турхирах ч юм уу янз бүрийн хүмүүс орж иж бас үүмүүлэх вэ гэдэг ч юм уу тийм бас болгоомжил байх шиг байна. Тэг яг ярьж байгаа хүн бүхэн одоо металл шалгагчаар нэвтэрнэ. Тийм ээ энэ бол нэг танд хүндэтгэлтэй хандаагүй асуудал одоо хандж байгаа асуудал биш. Таны аюулгүй байдлын төлөө юм. Хоёрдугаарт ирж байгаа хүн бүхэн одоо үлээж нэвтэрнэ. За цүнх оруулахгүй гэсэн үг. За ингээд үндсэндээ энэ бол таймын жагсаал болно. Бид нар ордон өдөр тойрох тийм зүйл хийхгүй. Хамтдаа л жагсна. Тэгээ энэ бол ерөөсөө тий одоо үндсэндээ 2 цаг гарны муул юм арга хэмжээ болно. Тэгэхээр яг мэдээж маргааш та ажилдаа байгаа. Шинэ жил болох гээд одоо баяр ёслолын урилгууд зөндөө бас байгаа. За маргааш бол бас хүүтэн байх нь ойлгомжтой. Гэхдээ бид одоо л энийг харуулах цаг гэж би бас бодож байгаа юм л да. Тэгээ энийг ойлгосоо гэж бодож иргэний нийгмийн байгууллагууд маань тийм ээ одоо ингээд эвлэлтэн нэгдээ жагсаа гэхэд үгүй бид хийя гэж хэлсэн юм л та их хурлын гишүүд. Ер нь яг зүгээр ингээд улс төрчид нэг юмны ард зогсоол тэгэл нэг ингээд нэг хүмүүсийг турхираал надад ийм юм ерөөсө таалагддаг. Тийм учраас энэ бол Монгол улсын их хурлын гишүүд зохион байгуулж байгаа жагсаал цуглаан. Тийм учраас энэ аюулгүй байдал талаас ч гэсэн бидний хувьд бол илүү хуулийн хүрээнд бүх зүйлийг одоо хангаж нэг тийм шин жишг тогтоосоо цаашдаа бас жагсаал цуглаан яг ийм жишгтэй болоосоо гэж бас бодож байгаа. Тэгээ энэ бол 50 жагсаал болно гэдэгт бол би үл итгэлтэй байгаа. Битүү одоо тийм камерын систем бас хийж байгаа юм байна цагдаагийн ерхий газраас тийм ээ. Тэгээ бидний хувьд хурц ирээд үгээ хэлээд эв санааныхаа нийтлийг илэрхийлээд тэгэл бидний хувьд бол таарна. Тэгээд тэрийг одоо нөхөр тийм ээ одоо инх бол дарга за бусад одоо бас энэ олон жил чинь яг хүндэтгэл хувьд нь бодвол энэ ч одоо Монголын эзэнт гүрний тойрон дээр сууж байгаа энэ цаг үеийн одоо төрийн 3 өндөрлийн нэг шүү дээ. Иргэд нь яг ямар хүсэл эрмэлзэлтэй байна. Төлөөллийн субъект болсон ард түмний төлөөлшүүд бас их хурлын гишүүд чинь. Тэрний 40 мандат нь яг ямар бодолтой байгаад байна гэдгийг бас ойлгох тийм одоо ууж ухаан бас гарах байхаа л гэж бас найдаж байгаа. Ер нь яг тэгээд энэ ингээд удах тусмал уламл мань хүнд хэцүү болоод байна шүү дээ.
дулаархлаар одоо байгаа энэ жагсаалтын чинь тоо нэг дахин нэмэгдэнэ. Магадгүй ч өнөөдөр бид нар бол ингээд ямар зохион байгуулалт хийхгүйгээр зүгээр л ингээд телевизээр уриалж шүү дээ. Явандаа нэгний нэгэн байгууллагууд бусад газруудаас одоо ч дараагийн жагсаалт дээр бол илүү зохион байгуулалттай оролцсон, орон нутгаас хүмүүс ирж оролцсон. Тэгэхээр яг ийм түвшин заавал хүргэж та бас яг юу хаана очиж гасрагдаад байгаа би ерөөс ойлгохгүй байхгүй. 40 хүн одоо ажиллахгүй гэж хахад парламент хуралдаад мань хүн хурал удирдаад явах боломжгүй. Тэгэхээр энэ дээр одоо өөрөө өргөдлөө өгөөд ингээл одоо дэлхийн бүх улсад байдаг жишээ шүү дээ. Тэгээ энийг дагаад албан тушаалаасаа сайн дураараа хуулийн хүрээнд огцроо л гэж байгаа шүү дээ бидний хувьд. Тэр энэ зүйлийг л одоо хамтдаа хийх ёстой. Хэрвээ тэгхгүйгээр ингээд бидний хувьд одоо яг ийм хэлбэрийг сонгохгүй бол за нэг хэдэн их хурлын гишүүд гээд нэг хэдэн юмнууд ярьж байгаад ингээд алга болчихдээ. За тэгээд яг одоо энийг яриад байгаа их хурлын гишүүдэд иргэдэн их дэмждэгчгүй юм гээд нөгөө нэг альбан бус систем чинь бүр илүү хүчтэй бол. Дахиад жишээлбэл бид нар ингээд магадгүй 40 парламентын гишүүн нэгдэн гэдэг бол энэ их тийм том зүйл шүү дээ. Тэгээ арга буюу мухартчаад л юм л да. Одоо жишээлбэл тийм ээ одоо ингээд яг зарим нэг гарын үсэг зурсан 40 цаана нац намын бүлэгчин дэмжинэ хэлсэн байж байгаа. 40 гараа. Тэгэхэд жишээлбэл нэг энийг ингээд мухартуулчаал дахиад одоо жишээл хуулийг өөрөөр тайлбарлаад ингээл байгаа байхгүй да. Тэгэхээр энэ бол яг зөвөр бүр арай даварсан гэж хэлж болох үү те. Арай хитрхи илэг барьсан. Арай хитрхи одоо ард иргэдээ бас басамжилсан. Намайг хийн яах юм гэдэг ийм л өнцгөөс хандж байгаа ийм хандлага. Тэгэхээр ийм хандлагатай одоо удирдагч нартай Монгол улс цаашаа бид нар ирээдүйн тийм хөгжил рүү ялангуяа Азтай эдийн засгийн болон нийгмийн тэргүүлэгч гүрэн болно гэдэр гэж явхад бол туйлын хүнчүүдээ. Тэгэхээр бид нар энэ дээр бол үгүй гэж хэлэх хэрэгтэй. Одоо үгүй гэхгүй бол хизээч үгүй гэж хэлж чадахгүй зүйл рүү бас бидний хувьд бол бас орж магадгүй. Ингэжээж бид нар одоо илүү их тийм шин нийгмийг илүү их шин 25 жилийг арай өөдрөгөөр төсөөлөх байхаа гэж бас бодож байгаа. Тэгээд маргааш иргэн та тийм ээ өөртөө байгаа хоёрхан цагаа их орныхоо ирээдүйн төлөө шударгасны төлөө ирээдүйд бүрдэх сайн засаглалын төлөө ард түмэн жинхэнэ утгаараа төр эрхийг барьдаг юм шүү гэдгийг албан тушаалтнуудад мэдрүүлэхийн төлөө цаашдаа иргэдээ хүндэтгэж иргэдээсээ имиж амьдардаг хүмүүнлэг иргэний арчсан нийгмийн нээлттэй удирдагч нар одоо төлөвшин бүртгэхийн төлөө та заавал энэ жагсаалд бас одоо ирээрээ гэж бас таныг уриалж байна. За баярлалаа. Цаг зав хүмүүстүүд маань ирж өдөртөн мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа. Бидний анхааран үзэн үзэгчтэй тааснаа илэрхийлье. Энэ оройн зочноор Улсын их хурлын гишүүн Оюун Эрдэнэ байлаа. Анхааран үзэгчтэй үзэгчтэй талархлаа илэрхийлье. Сайхан амраарай баяртай. Нэг эрүүл уушиг талах чихэр хувцаад комбайн хамгийн амттай био чацарган.